За 11-р жишээ. Зураг 12-25-д харуулсан хэлхээний R1 резистороор гүйх гүйтгэлийн хүч 1 ампер байсан бол цахилгаан хөдөлгөгч хүчийг олоо гэж байна. R1 хань. За энэ дээр. Энэгээр 1 ампер гүйж байгаа юм. Энэгээр 1 ампер гүйнэ гэж чинь 6-1-ийн 6 вольт унана гэсэн үг. Тэгээд энэ 1 ампер гүйж байгаа 6 вольт унж байгаа 6 ом эсэргүүцэл маань доод талынхаа R2, R3-тай зэрэгцээ холболттой байгаа учраас унж байгаа хүчлүүд нь мөн л 6 вольт энэ дээр ч гэсэн 6 вольт байх ёстой. За тэр утгаараа хэдүүлээ ямар хэмжээний гүйдэл гүйж ийна гэдгийг олчихъя. Энийг 1 ампер гэдэг энэ дээр нь тэмдэглэчихье. 6 3 туваа 2 ампер энд гүйж байгаа маань 6-г 2 туваа 3 ампер гүйж байгаа маань. Эдгээрийг бүгдийг нийлүүлье. Яасан бэ гэвэл ерөнхий энэ одоо хэлхээний энэ хэсгээс 3 хэсэг хуваагдсан байгаа байхгүй. Дээшээ 1 ампер, ийшээ 2 ампер, ийшээ 3 ампер. Тийм учраас энэ 3-ыг нийлүүлээд ерөнхий хүчлийг гүйдлийн хүчийг олъё бүгдээрээ. 1 ампер, 2 ампер, 3 ампер буюу 6 ампер анх энэгээр гүйжсэн байх нь энэ 6 ампер байх нь энэ 6 ампер байх нэ. Окей. За өөр цахилгаан хөдөлгөгч хүчийг тодорхойлоо гэсэн юм. За би цахилгаан хөдөлгөгч хүчийг хэрхэн яаж тодорхойлох вэ гэвэл ингэж тодорхойлно. Хараа. Энэ 6 маань 4 дээр одоо гүйж байгаа. Тэгэхээр энд ямар хэмжээний хүчтэй унсан байх вэ гэвэл 4 6 24 вольт унсан байх ёстой. Эдгээр нь бүгдээрээ зэрэгцээ холболттой. Унж байгаа хүчтэй нь ижлэх нь тэр нь 6 вольт. Эдгээр дээр нэмээд 6 вольт унж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ 6 вольт, энэ 24 вольт нийлээд хэд болсон? 6 дээр нэмэх нь 24 30 вольт болсон. Гэхдээ энэ хэлхээнээс гарч байгаа нь 30 вольт тий. Гадна талд нь. Энийг хэрхэн яаж олдог вэ гэхээр дээдлийн тэгштэглэг бүгдээрээ сануул ингэж олдгоо гэж би хэлсэн. Энэ бол I. Энийг I үсгээр тэмдэглэжээ. Ингэж олдог. За энэ 30 юм байна. Энэ мэдэгдэхгүй байгаа. Энийг бүгдээрээ олно. Хасах нь I. I чинь 6 ампер, дотоод эсэргүүцэл 1 ом юм байна. Ингээ харах юм бол эпсилон гэдэг бол 30 дээр нэмэх нь 6 буюу 36 вольт байж үнэндээ тэрнийхээ 6 вольтыг нь дотоод асуудлаа буюу дотоод эсэргүүцлээ давхад зарцуулаад үлдсэн 30-ыг нь нөгөө гадаад эсэргүүцлүүд дээр хувааж өгсөн байна гэж ойлгож болно цөмөрөө. 12 дугаар жишээ. Зураг 12-27-д харуулсан хэлхээний вольтметрийн заалтыг олооч гэсэн байна. За 42 вольт 6. За тэгэхээр вольтметр маань ерөнхийдөө хэлхээний гадна талд унж байгаа тэр хүчлэлийг хэмжиж харуулдаг. Тэр байна эпсилоноос хасах нь I-ыг үржих нь R. За энэ дөрмээр бүгдээр олъё. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө энэ I-ыг олох шаардлагатай болчихлоо. Бүгдээр I-ыг олоод R-ээр нь үржүүлээд 42-оос хасчих юм бол энэ бодлогын хариу гараад ирэх нь. За I тэнцүү ерөнхий эпсилоныг хуваах нь REQ. REQ нь дотоод болон гадаад эсэргүүцлүүдийн нийлбэртэйгээ тэнцүү. Ингээд 42-ыг хуваах нь гадаад эсэргүүцэл нь 6, дотоод эсэргүүцэл нь 1 ом. Ингээд 6 ампер байх юм байна. 6 ампер гүйж байгаа юм байна. Тэгвэл энэ дээр нь орлуулад олчихъя. V тэнцүү 42-оос хасах нь 6-г үржих нь 1. За ингээд 36 вольт гаргаж тавих нэ. 13 дугаар жишээ. Зураг 12-28-д харуулсан хэлхээний үүсгүүрийн дотоод эсэргүүцэл тэгтээ тэнцүү. За дотоод эсэргүүцэл байхгүй. Дотоод эсэргүүцэл 4 ом байхад үүсгүүрийн гүйдлийн хүч ямар байх юм? Тэгтээ тэнцүү байхад гүйдлийн хүч маань ямар байх юм бэ гэж асуусан байна. Үндсэндээ энэ хоёр тал хоёр талын энэ 1 ом энэ одоо 6 ом тий R2 буюу 6 ом 3 ом 2 маань хоорондоо цуваа яг үнтэй адилхан R4 R3 маань хоорондоо цуваа гэдээ ойлгочихъя. За тэгвэл эдгээрийг нэмээд 1 эсэргүүцэл болгочих. Нэгийг нь R1 штрих нөгөөх нь R2 штрих. Цуваа учраас 3 дээр нэмэх нь 6 буюу энэ маань шууд 9 ом болно. Аль талдаа? Зүүн гар талдаа. Харин баруун гар талдаа 8 дээр нэмэх нь 10 18 ом болох нэ. За 60 вольт. Одоо ерөнхийдөө нэг хэлхээ маань ийм болсон гэд бодчих бүгдээрээ. Энэ талдаа нэг эсэргүүцэлтэй, нөгөө талдаа нэг эсэргүүцэлтэй. За тэгээд ингэж гарч ирээд ингээд энийг бүр ингээд зурчихъя. Ингэж гарч ирээд R1 штрих энэ маань R2 штрих. За тус тусдаа 9 болон 18 голд нь 60 вольт байна.
Хоёр талын энэ R1 эштрэг R2 эштрэг эсэргүүцлүүд маань ямар холболттой вэ гэж би та бүхнээс асуух юм бол мэдээж зэрэгцээ гэж хариулах нь ойлгомжтой. Зэрэгцээ байгаа учраас зэрэгцээ энэ эсэргүүцлүүдээр унах хүчтлүүд маань ижилхэн байна. Одоо жишээлбэл энэ дээр унах хүчтэл нь 60 вольт, энэ дээр унах хүчтэл нь 60 вольт ажээ. Одоо би юуг олох гэдэг вэ? Гүйдлийн хүчийг олох гэж байна. За зэрэгцээ учраас REQ тэнцүү R1 эштрэг үржих нь R2 эштрэг хуваах нь R1 эштрэг нэмэх нь R2 эштрэг. За эдгээрийгээ шууд бичнэ. Хэд вэ? 9-ийг үржих нь 18, 9-дээр нэмэх нь 18. Ингэж олсон ч болно. Эсвэл унж байгаа 60-ыг хуваах нь тэд гээд олсон ч болно шүү. Тэгээд хооронд нь гарч ирсэн хариунууд нь нэмсэн ч болно. 918 918 эн чинь 27 буюу 9-ийг үржих нь 3. Нөгөөх нь бас 9-ийг үржих нь 3 юм уу? Үгүй мэн. 9-ийг үржих нь 3 биш. 9-ийг үржих нь 2-ыг үржих нь 9 гэсэн үг. Энэ 9-тэй хураагдаад 18-ыг 3 тухай 6 ом эсэргүүцэл нэрс гараад ирсэн. За тэгээд I гэдэг бол эпсилоныг хуваах нь REQ эпсилон чинь 60 хуваах нь 6 энэ дээрээс 10 ампер болох нэ. Бас ингэж болж болно. Түрүүний ярьснаар ингэж энэ 60 энэ чинь 9 60-ыг хуваах нь 9 нөгөөх нь 60-ыг хуваах нь 18. Эндээс гарч иж байгаа энэ хоёрын хооронд нь нэмнэ гэсэн үг хэвлээ. За 69 энийг хоёроор үржүүлээд 60 18 энэ хоёроор өгнө. Энэ 18 энэ дээр хэд болох вэ? 180. Ингээ 180-ыг 18 туваад бас л 10 ампер гэж олж болох байжээ. За тэгээд одоо дотоод эсэргүүцэл өгсөн байхад би энэ зай талбайгаа бас ашиглаад бодмоор энийг арилгачих та бүхэн маань бичээд аваарай. Дотоод эсэргүүцэл 4 ом байх юм бол үүс хүрээ бүх гүйдлийн хүч ямар байх вэ? За дахиад яг ижилхэндээ энэ хоёрыг хооронд нь нэмчихье. Энэ хоёрыг бас хооронд нь нэмсэн байгаа хэдүүлээ. Тэгээд нэмээд хэд гарсан бэлээ? Энэ чинь өөрөө 9 ом. Энэ нь 18 ом байгаа. Энэ хоёрыг зэрэгцүүлээд хэд гарсан? За дахиад олчих дөө. R штрих 9-ийг үржих нь 18. Тэр нэмэх нь 18. Энэ чинь 6 гарсан. 6 ом ерөнхий эсэргүүцэл гэх юм бол биш. Дахиад тэнд нэг эсэргүүцэл тууж байгаа. Тэр нь дотоод эсэргүүцэл. Энийг бас нэмж өгөх хэрэгтэй. Тэр дотоод эсэргүүцлийг энэ дээр. За өөр өнгөрөөе. REQ тэнцүү 6 дээр нэмэх нь дотоод эсэргүүцэл тэр маань 4 ом. Ингээд нийтдээ 10 ом эсэргүүцэлтэй болох нь ингээд I-ыг ол гэх юм бол 60-ыг хуваах нь хэдүүлээ 10 гээд 6 ампер болж гүйдлийн хүч буурах нь байна. За жишээ 14 12-ын 30-д харуулсан хэлхэнд R1 резистор дээр унах хүчтэл 12 вольт байсан бол эпсилон за штрихийг тодорхойлоо гэсэн. За энэ хэдэн бэ? Энэ 12 вольт хүчтэл энэ дээр унж байгаа. Ямар хэмжээний гүйдэл гүйх вэ? Тэгэхээр 12 3/4 ампер гүйдэл гүйх нь байна. Энэ дээр бас 12 вольт унана. Зэрэгцээ учраас. За тэгээд 12-ыг 6 хуваагаад 2 ампер гүйдэл гүйх нь 4 2 нэмэгдээд энэ ерөнхий энэ үгээр гүйх гүйдлийн хүч нь 6 ампер байх нэ. За энийг бит юм артаарай. 6 ампер. За тэгээд энд нэг дотоод эсэргүүцэл, энд нэг бас нэг дотоод эсэргүүцэл байна. За бүгдээрээ нэг дээр байсан тэгштэглээс будаа идэ. Эпсилоноос нь эпсилон биштрэх I-ыг үржих нь гадаад эсэргүүцэл төр нэмэх нь 2 дотоод эсэргүүцэл байсан. Энэ дээр ч гэсэн 2 дотоод эсэргүүцэл байгаа учраас энэ дээрээс бүгдээрээ тодорхойлоод олчихъя. За тэгээд энэ дээрээс эпсилон штрихийг олно гэсэн байна. Эпсилоноос хасах нь I-ыг үржих нь эсэргүүцлүүдийн нээлбэр. За тэгээд I-ыг олцсон шүү дээ. Тэр нь 6 ампер гэдээ олцсон. Тэгээд эпсилон штрих гэдэг бол эпсилон чинь 70 вольт юм байна. Хасах нь I маань 6 ампер. Энийг жижиг I-аар, том I-аар тэмдэглэсэн ч болно шүү. Асуудалгүй. 6-г үржих нь том R нь байна. Том R чи энэ хоёрын нийлбэр юм биш үү? Энэ хоёр зэрэгцээгийн нийлбэр юм байна. Шууд зэрэгцүүлээ том R-ыг олчихъя. 3-ыг үржих нь 6, 3 дээр нэмэх нь 6. 18 9 2 ом юм байна. За том R нь 2. Нэмэх нь жижиг R 1 ом, R штрих нь 2 ом. Тэнцүү. Энэ дүү. 5 6 30 70-аас 40 вольт байх нэ. 15 дугаар бодлого зураг 12-ын 31-т харуулсан хэлхээний вольтметрийн заалт 16 вольт хэмжсэн юм байна. Байсан бол ампер метрийн заалт ямар байх вэ? 16 вольт хэмжинэ гэдэг. Энэ дээр унж байгаа хүчтэл нь 16 вольт.
16 бүгдээрээ 4-т хуваах юм бол 4 ампер энэгээр гүйж байна. Цуваа учраас энэгээр ч гэсэн 4 ампер. Энэ дээр унах хүчтэл нь 4-2-ын 8 вольт. Энэ хоёрын нийлбэр вольт нь хэд гарах вэ? Тэгээд энэ хоёрын нийлбэр вольт. 16 дээр нэмэх 8 буюу 24 вольт гарах нь байна. Тэгээд доод талтайгаа нийлээд зэрэгцээ байгаа учраас доод тал нь R3 эсэргүүцэл. Энэ дээр ч гэсэн 24 вольт унана. 24 унгаачлаа бүгдээрээ одоо юу болох ампер метрийн заалтыг болох юм уу? Окей, олъё. Энд 24 вольт. За, ямар хэмжээний гүйдэл гүйж байгаа вэ гэдгийг олъё. Дээрээс 4 ампер гүйж ирж байгаа. Доороос 24-ийг хуваах нь 3 буюу 8 ампер. Энэ дээрээс гүйж ирнэ. Энэ хоёрын занглаан дээр нийлээд дээрээс доороос нийлэнгүүтлээ 4-2-ын 4 8 12 ампер. За 12 ампер гүйж байгаа юм байна. Ингээд ампер метрийн заалт маань бас л 12 ампер. Ягаад тэгэхээр энэ 12 чи энэ дээгүүр ч гэсэн гүн тэгээд дээшээгээ ампер метрээр бас гүйх учраас B-д нь за Ад нь 12 ампер гэж хэлчихье. За B дээр нь үүсгүүрийн цахилгаан хөдөлгөгч хүч дотоод эсэргүүцлийг тооцохгүй бол ямар байх вэ гэж асуусан байна. 3 ом эсэргүүцэлтэй энэ резистор дээр 12 ампер гүйдэл гүйж байгаа. Омын хууль ёсоор 3-ыг үржих нь 12 36 вольт энэ дээр унах нь байна. Энэ дээр. Тэр дээдлийн нөхдүүд дээр нийлээд 24 вольт унж байгаа. Нийлээд 24 вольт. Тэгэхээр 36 дээр B дээр нь би яаж болох вэ гэхээр эпсилон тэнцүү 36 дээр нэмэх нь 24 гэж цувруулад нийтдээ 60 вольт гэж олж болно. За энэ 60 байж.